Өн хөнгийн гэрлүүд, өндөр бетон барилгууд, нааш цааш сүлжилдэх хүн машины нүргэн, хүүхэд багчуудын шууган тасрахгүй хөл хөдөлгөөн ихтэй энэ хот 17 дугаар зууны 2 дугаар хагаст Галдан бошигт хааны үед суурин тавигдсан Монголын эртний хотуудын нэг юм. Тийм ч учраас энд түүхэн дурсалт газрууд ихтэй. Анх Галдан бошигт хааны үеэс энд хүн сууршиж эхэлсэн гэж үздэгч одоогийн Увс аймгийн нутаг нь хүний нийгмийн бүхий л цаг үеийг гэрчлэх ховор түүхэн дурсгалуудтай эртний нүүдэлчдийн голомт юм. Аймгийн нутагт хүн чулуу, буган хөшөө, хадны сүг зураг хэдэн арваараа байхаас гадна олон мянган хэрэгсүр эртний сүм хийдийн үлдэгдэл тойрууд бий. Увс аймгийн байгалийн бүс хүслүүр экосистемийн олон иж бүрдлийг нэг доор агуулсан байдгаараа онцлогтой. Их нууруудын хотгор Алтай нурууны салбар улсын бүс дорших тул энд их газрын эрсдэс уур амьсгалыг мэдэрч болно. Увс нуурын хотгор нь өвлийн улиралд агаарын температур хасах 50 хэмт хүрдэг Монгол орны хамгийн хүйтэн газар юм. Увс аймаг нь баруун Монгол ястны өлгийн нутаг бөгөөд экелийн татлага, бие биелгээ зэрэг урлаг соёлын өвөөрөө дэлхийд гайхагдсан ард түмэн. Сонирхолтой нь энд ястан бүр өөр өөрийн өвөрмөц хэл ярианы аялал ёс заншилтай. Харин өнөө цагт дэлхийн стандарт тохирсон хамгийн нарийн микронтой ноолуурын ямааг үржүүлж Монгол улсын нийт чацарганы 60% энд дургуулж нутгийн онцлог үйлдвэрлэл худалдааг хөгжүүлж байгаа завгүй хотуудын нэг юм. Увс аймаг нийт 19 сумтай. Харин бид энэ удаа зөвхөн Увс аймгийн төв Улаангом сумыг онцлон танилцуулъя. Энэ газар бол Улаангом сумын төвцөг. Эндээс ердөө хэдхэн алхаад л захиргааны байр, эмнэлэг, сургууль, шуудан холбооны газарт очиж болно. Бас мэдээж энэ газар бол энтхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэг. Тэгээд манай аймгийн яг энэ төв талбай дээр зогсож байна Увс аймгийн Улаангом сум. Нийт 31 мянган хүн амтай, 166 мянган толгой малтай, 8814 өрхтэй ийм аймгийн төвийн томоохон сумуудын нэг байгаамаа. Тэртээ 1871 онд Чандман уулын орчимд 40 арвжаалын хийдийн анхны датсан болох Лүүжин датсан байгуулсан Улаангомын хүрээний анхны суурь болж. Лүүжин датсангийн дэргэд цогчин дугна сүмүүд баригдаж, лам хуургууд олноор шавлан сууснаар Баян Чандман уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон өнөөгийн Улаангом сум юм. Улаангом сум түүхэндээ 3 удаа нэрээ өөрчилсөн. Харин Улаангом хэмээх нэр нь тус хотын дэргэдэх Чандман уулын нэршлээс үүдэлтэй. Нутгийн ард дэргэд Чандман уулыг Чандман Улаан уул гэж нэрлэлсээр ирсэн бөгөөд энэ уул үнэхээр Улаавтар өнгийн чулуунаас тогтсон. Зарим хэсэгтээ улаан өнгийн хайрган хөрстэй аж. Харин гом гэдэг үг нь газар шороо гэдэг утгыг агуулдаг. Ойр үг юм байна. Манай Улаангомын дэргэдэх нь Улаан уул гэж одоо ерөнхийд нь нэрлэдэг Чандман гэдэг нутгийнхны хэллэгээр бол Зэндмэн гэж нэрлэдэг нутгийн аялгаар. Ийм улаа энэ бол одоо их сонин тогтцтой ийм хонхор газар. Манай дөрвдийн юудан малгай шиг уулгаад тэр юудан малгай гэж нэрлээд гисэн дуу мууч вэ. За энэ уулын баруун энэ одоо баруун хойдол энэ модны ихэр цаашаа их том намаг байгаа. Энэ бол битүү ой байсан. Борг өрөөс үнийг чон одоо бэлчдэг. Адуу орсон адуу хүртэл одоо олддоггүй. Тийм шигүү аймагтай байсан. Тэгээд энэ бас л 30-аад оны сүүлээр нэг нах хэлтсийн нах яамны ч юм уу нэг хүн энд салхинд энэ манай аймгийн нөхдүүд салхинд гарсан тэр дотор хүн буу буутсан байгаа юм. Гөрөөс буутсан. Энэ дотор эсэргүү байна гэдэг нэг шөнийн дотор тэр бүх модыг тайлбарсан байна. Тэгэд одоо энэ мод бол одоо нэг юу ах юм хожууд байна. Улаангом суманд аймгийн нийт хүн амын 40 орчим хувь нь амьдардаг төвлөрлөгтэй суурин учраас нийгмийн үйлчлэгээний газруудын хүрэлцээ хангамжийн асуудал хамгийн чухал байдаг. Боловсролын салбарын тухайд гэвэл энд нэг дээд сургууль, нэг политехникийн коллеж, ерөнхий боловсролын 2 цогцлбор 4 ахлах сургууль, нэг бага сургуультай. Тэдгээрт нийт 8000 гаруй хүүхэд суралцж байна. Улаангом сумын ерөнхий боловсролын сургууль болохоор нийтдээ 425 багш,
248 ажлагчид зам сургуулийн мөнх боловсролын салбарт болохоор 232 багш ажилтна. За нийтдээ болохоор Улаангомс сумын хэмжээнд 900 гаруй одоо багш ажилтна, албан багш ажилтдаг ийм томоохон хэмжээний бас сум байгаамаа. Бид энэ удаа Улаангомс сумын улсын тэргүүний лаборатори 1-р сургуулиар зочлоо. Тэртээ 1926 онд байгуулагдсан энэ сургуульд Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэн бол анх элсэн суралцж байсан түүхтэй. Тийм ч учраас 2006 оноос энэ сургуулийг Юмжаагийн Цэдэн балын нэрэмжит болгосон байна. Түүнээс гадна Монгол улсын 13 дахь ерөнхий сайд асан Жамбын Батмунх агсан ч энэ сургуульд суралцж төгссөн. Энэ мэт увс нутгийнхаа төдийгүй Монгол орныхоо нэрийг дуурсгасан олон алдартнууд энэ сургуулийг дүүргэжээ. Улсын тэргүүний 1-р сургууль нь өнөөдөр 168 багш ажилтнтай 2546 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. За Өвс аймгийн улсын тэргүүний лаборатори 1-р сургуулийн сургуулийн ерөнхий менежер Идрот байна. За манай сургууль нь 1926 онд байгуулагдсан 90 жилийн түүхтэй манай аймгийн өвгөн сургууль. За хичээлийн 2 байртай 100 хүүхдийн дотор байранд маань одоо 127 хүүхэд амьдарч байна. За багш сургуулийн өргөтгөл шинээр 2013 онд ашиглалтанд орсон. За хичээлийн байр маань 960 хүүхэд, 520 хүүхдийн ийм 2 хичээлийн байртай ийм сургууль байгаа. Сургуулийн маань онцлог гэвэл 1986 оноос Өвс аймагт анхудаа математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж эхэлсэн. За одоо ч гэсэн гүнзгийрүүлсэн сургалтаа дунд ангийн хэмжээнд явуулсаар байгаа. За үргэлжлүүлээд 96 оноос байгалийн ухааны төрөлжсөн сургалтыг явуулж эхэлсэн. За энэний маань бас зөв бодлого маань явжээ гэдгийг юунаас харагдаж байна вэ гэхээр сүүлийн үед ахлагынгийн сурагчид маань мэрэгжлийн чиг баримжаагаар хичээлэхэд маань хуучны бидний явуулж ирсэн төрөлжсөн сургалт маань маш их төшөлтөлөөр болж байд юм аа. Энэ суманд төрийн өмчийн 10, хувийн хөвшлийн 4 цэцэрлэг ажиллаж байна. Тэдгээрт нийтдээ 2593 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшдэгч. Энэ бол сумаас цэцэрлэгт хамрагдах ёстой нийтдээ хүүхдийн 80 орчим хувь нь байна. Хүн амын өсөлт хурдтай нэмэгдэж байгаа энэ үед манай оронд хамгийн ихээр тулгамдж байгаа асуудал цэцэрлэгийн хүрээлзээ хангамж юм. Энд ч мөн тэр асуудал зүй ёсоор тавигдж байна. Гэхдээ бусад олон аймагуудын төвтэй харьцуулахад Улаангомд олон цэцэрлэг байдаг. Улаангом хотын 4-р цэцэрлэг нь нийтдээ 4 багийн 370 гаруй хүүхдийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Энэ бол Улаангом хотын 14 цэцэрлэгээс хамгийн том тооцогддог. 9 бүлэг 36 багш ажилтнтай. 2016 тус цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарсан. За манай цэцэрлэг нь нийтдээ Өвс аймгийн Улаангомс сумын 6, 9, 10, 11, 11-р ингээд 4 багийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа. За тэгээд ерөнхийдөө манай цэцэрлэг юугаараа ер нь бусад цэцэрлэгүүдээс онцлог юм бэ гэхлээр зэрэг нэгдүгээр бол хүүхдэд номоор дамжуулж хүүхдийн хэл яриа болон өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хөгжүүлэх гэсэн тийм үзэл баримтлалын дор үйл ажиллагаа явуулдаг. Дараагийн нэг үйл ажиллагаа нь болохоор бид нэр хүүхдийн хоол тэжээл эрүүл мэнд хоёр бол салшгүй холбоотой юм а гэдэг хүүхдийн хоол тэжээл эрүүл мэнд гэсэн хөтөлбөр боловсруулад ажиллаж байгаа. Энэ цэцэрлэгийн хамгийн чухал онцлог нь хүүхдийн эрүүл зөв хооллолт, өсөлт хөгжилтөнд анхаарч сүү цагаан эдэгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн боловсруулан хүүхдүүдтэй өгдөг юм байна. Тэгээд өглөөд одоо сүйтэй хүүхдийн будаа, сүйтэй оюусны хэмжтээс, сүйтэй шар будаа гэсэн хоолуудаа яг өөрийнхөө гараар хийсэн жиг нэмэгтэй өгдөг. Ер нь ихэнх бүтээгдэхүүнээ манайх ер нь өөрөө хийхийг зорддог. Манайх 80 литр сүйгээр ээдэм гаргаад тэгээд 80 литр сүйнийхээ ээдмээр нь хүүхдүүдэд багуудад нь ээдэмний хайлмаг өгнө. Тэгээд шарч үсээр одоо жингийн алдагдaltaа харшилтай хүүхдүүдэд шарч үсэнд оруулдаг. Тэгээд шарц үний цэлцгнөр хийж багуудад ер нь өгдөг. Цэцэрлэгт найдвартай эрүүл цэвэр сүг тасралтгүй нийлүүлэх ажлыг чимэгцэрэн өвөө хийдэг. Тэрээр насаараа малажгүй эрхлэн амьдарч байгаа бөгөөд одоо хоршоол байгуулан 100 гаруй өхөр 40 үнээг үржүүлж 7 дахь жилдээ сумын төвийн сургууль цэцэрлэгүүдэд сүү нийлүүлж байна. Яг хаахан одоо ингээд олон жил ажиллаж байна дөө энэ дээр бол
ерөөгээ жихлэх чинь би одоо цэцэрлэг сургуулиуд сүү нийлүүлдэг сүү арт чанж өгдөг бас тийм ажил бас хийж байгаа. Ер нь тэрийг 6-7 жил хийж юм да. Ер нь 84 оноос би сургууль төгссөн гэн. Түүнээс хойш одоо ингээл 10 жил ингээд шиндармаар янз бүр хийсэн. Түүнээс хойш одоо ингээл тээврийн тэрэг барайл одоо хамгийн сүүлд тэгэл Малтаа болсон. Тэгээ уулын би Малтаа байсан л да. Хэдний хүртэл дуустай байсан. Тэгэл тэрээр хөөгөөд яваад одоо нэлээд Малтаа болоо. Тэгээ одоо ингээд премьер майл гүйцэтгэж явж байна. Хөдөө орон нутагт мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэдийг ажлын байраар хангахад хамгийн гол нөлөө үзүүлэх хүчин зүйл бол мэрэгжлийн боловсролын газрууд. Энэ ч утгаараа Улаангом хот 50 орчим жилийн түүхтэй Улаангом политехникийн коллеж ажиллаж орон нутагт мэрэгжилтэй ажиллах хүчийг бэлтгэсээр байна. Манай Улаангом политехник коллеж анх 1971 онд хөдөө аж ахуйн техник мэрэгжлийн сургууль нэртэй байгуулагдсан. 92 онд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2001 онд Улаангом коллеж бакалаврын сургалт ийм боловсрол анхан шатны мэрэгжлийн боловсрол олгодог ийм шатлсан сургалтаа Улаангом коллеж 2012 оноос Улаангом политехник коллеж бол бүтцийн одоо бас тодорхой үе шатуудаар үйл ажиллагаа явуулж байгаа юм сургууль байгаа. За сургуульд маань үндсэн 72 багш, удирдах 4 ажилтан, гүйцэтгэх болон үйлчилгээний 51 ажилтан нийтдээ одоо 127 хүн ажилладаг. Багш ажилтнуудын маань 60 гаруй хувь нь эрдмийн одоо зэрэг цолтоо, мэрэгжлийн ур чадварын одоо зэрэгтэй ийм багш нар ажилтнууд ажилладаг. Манай сургалтын үйл ажиллагааны чиглэл бол хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, за тэгээ барилгын үйлдвэрлэлийн чиглэлийн одоо мэрэгжлүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. 51 мэрэгжлэр өнөөдрийн байдлаар одоо сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагааны хувьд бол манайх 3 хэлбэрийн сургалтыг явуулж байгаа. Улаангом политехникийн коллежийн хичээлийн 7 байр, 20 далалгын газар, 28 кабинет, 5 лаборатори, 34 га сургалт үйлдвэрлэлийн органик төвтэй сургалтын материалын баазаар сайдар хангагдсан сургууль бөгөөд 51 мэрэгжлэр 3 төрлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Олон төрлийн мэрэгжлийн сонголтуудаас хүүхэд өөрийн хүссэн чиглэлээр мэрэгших боломжтой. Зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй энд насанд хүрэгчдэд зориулсан ангич бий. Политехник коллежид готлын сурсан. Яагаад тэгэхээр миний хүсэл мөрөөдөл болохоор би багасаа л тийм гоё готлоо идэх хүн бадаг мөрөөддөг байсан. Тэгээ мөрөөдлөг хүрхийн дээлээ би готлын ангид орсон. Ойрын гэсэн мэрэгжлтэй болдог нэгдүгээр. Аав ээжигээ асар хамгаалж аав ээждээ туслах юм чинь дээлээ. Яагаад тийш нэгдүгээр талаа болж хүмүүс готлоо идэх ингэт бол манд шиг хувь нэмэртэй. Яагаад тэр хүмүүсийн хөлөнд дулаахан байх юм бол хүмүүсийн биений 90 сар үлээ. Улсын нэрийн бүтээгдэхүүн цагаан ултай гутлыг үйлдвэрлэх арга технологиг энд сурсан хүүхэд төгсөөд аймагт ажиллах бүрэн боломж бий. Энэ мэт хүүхдүүд ч мэрэгжилтэй ажилтан болж хүссэн зүйлээ өөрийн гараар урлах эрдмийг суралцж байгаадаа баяр хөөртэй байдаг. Нутагт угсаатан ясны онцлог ахуйн соёлоос улбаалan давтагдашгүй арга технологиор боловсруулсан цагаан эдээ, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд бий. Тийм ч учраас орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, уламжлалт арга технологиг орчин үеийн техниктэй хослуулан нутгийн брендийг хөгжүүлэх нь зах зээлийн томоохон хэрэгцээ билээ. Тэгвэл увсад яг энэ орон зайг нөхөж, увсын голлох брэнд болох увсын цагаан ултай гутлыг үйлдвэрлэдэг 4 булаг увс компаниар зочилцгоё. 1999 оноос эхлээд арс шир гутлын материалын дээдлийн материалыг үйлдвэрлэдэг арс ширний цех байгуулад 4 ажилчнтайгаар эхэлж үйл ажиллагаа явуулж ирсэн бол одоо 40 хэдэн ажилчнтай 20 хэдэн хүн нийгмийн даатгал төлөөд ажлын байраар хангаад ажиллаж байна. Эсхийний үйлдвэр маань зуны үйлдвэрлэлд ажилладаг учраас үйлдвэрлэлийн чанартай гэрээний ажилчтайгаа ажиллуулчихдаг. Одоо ингээд 40 хэдэн хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Одоо манай гутлын цех аршины үйлдвэр маань жилийн 4 үйлдвэрлэлд ажилладаг. Эсхийний үйлдвэрлэлд зунд ажилладаг. Өдөрт нэг 20-аад гутал гардаг. Дандаа гар ажиллагаатай учраас ажиллагаа маш их шаарддаг. Манайх болохоор бүх гутлынхаа материалыг одоо зүлхаа байланбанаас үсдэг мөгдөр өөрсдөө үйлдвэрлэдэг.
тэрнийгээр онцлогтой гутлын дотор эсхийг нь өөрсдөө илрүүлчихдэг. Арс шир энэ булгаар хороом шура гэдэг гутлын материалуудыг өөрсдөө илрүүлчихдэг. Ганцхан дайлан бүү зүлхаа утсан л хиттээс авч байгаа. Тэрнийгээр онцлогтой. Бус үйлдвэрүүдээс бол ховд баялгигээс байнгын түшүүттэй, ховд баялгигээс орч байна. Эрдэнэт сэлэн гэдэг өвсийн цаагуултай гутал гэдэг манай аймгийн өвсийн цаагуултай гутал чинь брэнд шүү дээ. Тэгээд туачууд ч бас орж байгаа. Баялгигаас цаашаа баялгийнх нь аваачаа Казахстанд ч зарж байгаа шүү дээ. Хийж чадах юм бол зах зээл байгаа. Монгол орны алс баруун хязгаар Увс аймаг. Нийслэл Улаанбаатар хотоос 1376 км-ийн алсад орших энэ газар бол Увс аймгийн төв Улаангом хот юм. Монголын олон ястнууд эртнээс өөр өөрийн гэсэн онцлог ахуйн зан үйл соёлтой. Тэр дундаа баруун Монгол төмний соёл урлын баялаг өв дундаршгүй. Түүний нэгэн жишээ бол Экэл хуур юм. Ойрд монголчуудын дунд тоглодог хөгжмийн зэмсгийн нэг нь Экэл юм. Экэл хуурын тухай домог яриа олон байдаг ч хамгийн их хэлэлцдэг нь дараах домог билээ. Эрт цагт нэг сайхан морьтой залуу байжээ. Тэрнийг гадаад улсад явхад морин өгөж гин. Залуу хайртай хүлгийнхээ дэргэс суутал мориных нь дилсүүл салхинд эсгэргэн дуугарч. Тэгэхэр нь тэр дуу гаргах хэрэгтэй гэж бодоод залуу нимгэн ширээр хуур хийж сүүлний хэлхсаар нум урлаж хууртай болсон тухай домог байдаг. За эхлээг бол би асаа би багаас багдаал хийдэг байлаа л да. Тэгээд морин хуур хийдэг ингээд судлаад явсан чинь Эхэл хуур маань ер нь бүр эрдээд миний эртний одоо хөгжим юм гэдгийг би бас судалсан үдэн дээрээс мэдсэн. Тэгээд энэ хөгжмийг бол ер нь сэргээр хөгжүүлэх шаардлагатай юм аа. Ер нь юм байна би бол ойлгоод 2010 онд би бас нэг компани байгуулад тэгээд бас тодорхой хэмжээний ажилчтай бол ингээд ажилласан байдаг. Яг Увс аймгийн хэмжээнд бол яг энэ Эхэл хуурыг ер нь бараг Монголын хэмжээнд энэ Эхэл хуурыг бол яг ингэж хөгжүүлээ гэсэн ийм олон хэмжээгээр хийж байгаа тийм байхгүй байхаа гэж би бодож байна. За бид нар чи 2012 онд би яасан юм аа. Хэрэг сумд ярен эхэлж анх гаргаж эхэлсэн. Тий, ярен эхэлж. Тэний хаан эхэл залаад ингээд. За тэгээд дараагийн сумууд маань бас ингээд 90 жилийн агаараа ингээд ярен эхэлж гаргах жишээтэй ингэж явж эхэлсэн. За 2013 онд тэгэхээр зэрэг би бас нэлээд хөөсөлдөж явуулчих гэж ясны үдэн дээрээс бас нэг соёл спорт ажилчдын ам гэж байсан шүү дээ. Тэгэхэд бас би тэрүүгээр дэмжүүлж бас юу яаж чинь сумууд болгоно нэг 10 эхэлтэй болгосон юм байна. Экелийн хэлбэр дүрсийн онцлогоос нь хамаарч аахан экел, шанган экел, жилавчин экел, хайсан экел гэгчлэн нэрлэнэ. Ойрд монголчууд экел гэдэг нь их хэл гэдэг үгнээс үүсэлтэй гэж хэлэлцдэг. Тэгээд ч ил нэрийн тухайд сонирхолтой тайлбар бий. Тухайлбал малчин ардууд үр төлн үхэж өргөцсөн юм уу голсон төлийг ихтэн ахуулахдаа хуур экел татан аялан дуулдаг байна. Улмаар хүний хэлээр өглөж ятгах чадахгүй байхад хөгжмийн хэлээр дуус малыгч уяраач болдог гэдгийг ухаарад хүний хэл бол баг хэл. Хөгжмийн хэл бол их хэл гэсэн утгаар энэ нэрийг өгсөн гэлцдэг. Энэ нь хөгжмийн аялгыг юм бүхэнд нэвтрэх чадaltaй хэмээн итгэн биширж ирсэнтэй холбоотой. Экел хөгжим нь ан амьтны дуу, морины явдал, бугын урамдаан, салхи шуурга эсгэрэх, төлөө голсон малд төлийг ахуулах зэрэг байгаль ертөнцид байдаг бүхий л дуу чимээг хоёрхан утсан дээр тоглож чаддгаараа онцлог юм. Баруун Монголын олон ястнууд экел хуур айлд залаатай байвал уг айлд хилам хэрүүлгүй, өвчин зовлонгүй, буян хишиг тогтно гэж үздэг. Бас экел хуур татдаг айлд сайн актмор, аттан тэмээний буян хишиг тогтно гэж хэлэлцдэг байна. Түүнээс гадна экел хуурыг морин хуурын эцэг хэмээдэг. Экел хуурын язгуур татлаг гэж морин хуураас тустай байдаг бөгөөд экелийн 300 гаруй язгуур татлаг бий.
Бидний аялал цаашаа үргэлжилсээр бас нэгэн сонирхолтой газарт ирээд байна. Энэ бол Улаангом хотын Жудаа бүхийн Улаан гутал Дэвжээ. Алдарт хүчит бөхчүүдийн өлгийн нутагт ирснийх Дэвжээгээр нэг ороод гаралгүй яах вэ? Энэ Улаан гуталт гэдэг Дэвжээ байгуулах болсон шалтгаан бол өөрөөсөө Монголын хүүхдүүд их орой атж бэлтгэх сургуультанд орж байна. Тэрнээс болж амжилт төтөл дутуудаж гарч байна гэдэг үндсэн дээрээс би үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш дасгалжуулагч анги төсөв Монгол Улсын шгшээгийн Жудаа бүхийн шгшээгийн гишүүн байсан хүн байгаамаа. Тэгээд Увс аймгийн төс сумдан бүхий өлгийн нутаг энэ газар Жудаа бүхийн агуу тамирчид төрөлхтөнд одоо зорилготой Улаан гуталт гэдэг Дэвж байгаа би анх 1998 оны 4 сарын 13 гэдэг өдөр Улаан гуталт Дэвж байгаа байгуулж байлаа. Хөдөлмөрийн Баатар Олимпийн хүрээлэн медальт дэлхийн аварга Цагаанбаатар. Хөдөлмөрийн Баатар гавьяа тамирчин Олимпийн мөнгөн медальт дэлхийн аварга Сумья. Олимп дэлхийн аваргын хос медальт Монгол улсын гавьяа тамирчин Ним Очиргээд увс нутгаас төрөн гарч төв дэлхийд нэрээ дурсгасан олон тамирчдын цуваг таслахгүй үргэлжлүүлэх хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд энд суралцж байна. Увс аймаг бол жимсний хаан гэдэг чацарганы өлгийн нутаг. Энд Монгол улсын хэмжээний нийт чацарганы 60 орчим хувь нь ургадгаас гадна цэвэр байгалийн зэрлэг чацарганы төрөл бүрийг эндээс амтлах боломжтой. Аймгийн төвөөр хийх аялал маань үргэлжилсээр сонин содон хүмүүс сонирхолтой түүхтэй газруудаар дамжин Монгол улсын баатар Бэгзийн Гявагийн нэрмжит Хилийн тэг 245 дугаар анги дээр ирлээ. За манай Хилийн тэг 245 дугаар анги нь 1976 онд нийгмийн аяллаас хамгаалахын яамны сайтын 1153 дугаар тушаалаар анх одоо Улсын Хилийн төлөөлөгч томилогдсноос одоо анх үүсгэн байгуулагдсан байдаг. За анх байгуулагдахдаа Баян Өлгий, Завхан, Хөвсгөл хүртэл одоо нийт одоо 1000 гаруй километрийг хариуцсан хамгаалж байсан бол за одоо өнөөгийн байдлаар бол Увс аймгийн Хилийн 3 сум за 350 орчим км хэсгийг хариуцсан хамгаалж хил хамгаалалт албаны үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байна. Монгол орныхоо хилийг дархлан хамгаалж буй залуустай уулзаж хилийн албаны сонин сайхныг хамтдаа сонирхов. Хязгаарын цэрэг гэдэгч хин хүний хашгал биш шүү. Бас л төвчээр хатуужил хамгийн гол нь сэтгэл зүтгэл шаардсан ажил. Анх ирээд бол бас цагантай цаг магт ер нь амжихгүй орд ирээ тэгээ хурдан зааж чадахгүй хувцаа хурдан өмс чадахгүй зарим нэг нь бол бүр нэгнийхээ хувцсыг сольж өмсөх тиймэрхүү асуудлууд бол гарч ирсэн. Тэгээ нэг 10 хоноо л ер нь бүгжийг тэрцгээсэн дээ. Тэгэл ер нь юм хурдан дасан зогсд юм байна. Миний бодлоор бол ерөөсөө энэ одоо хил гэдэг юм байхгүйсэн бол эх орон гэдэг юм баг байх юм бол тэгж л боддоо шүү дээ. Самаас гар Аймгийн төвд сүндэрлэн ард олны амар тайван аюулгүй байдлыг хангадаг бас нэгэн хүмүүс бол онцгой байдлын албаныхан билээ. Тэд жилийн 365 хоногт 24 цагийн турш болзошгүй аюул ослоос сэрэмжлэн өндөр хариуцлагатай ажилдах хэдий ч ажилдаа чин сэтгэлээсээ дуртай найрсаг хамт олон байсан.
аймгийн тухайд бол өвөл зууны нөхцөлд эрсдэл суур амьсгалтай. За цас их ордог. За мөн одоо хүчтэй салхи шуурга, уур ус, ойрын төмөр гэх мэтлэн одоо аюулт үзэгдэл байгалийн гаралтай. Аюулт үзэгдэлд бол нэлээдгүй тохиолддог. За галуунтрах анги аврах бүлгийн хэмжээнд нийтдээ 150 гаруй удаагийн мэдээлэлд гарч үүрэг гүйцэтгэж ажилласан. За баруун төрийн суманд мөн одоо галуунтрах 60 дугаар анги шинээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Ийхүү эх орны алс баруун хязгаар Увс аймгийн Улаангом хотоор хийсэн энэ удаагийн аялал маань өндөрлөж байна. Баруун Монгол ястнуудын өөр нүц соёл, ёс заншлын үлгий, байгалийн үдсгэлэн сайхан бүрдсэн энэ нутагт та бүхэн саатаарай.